Артузо үзүүлж байна. Хаягдал амьдралд ам гарч болдгүй гэж үнэхээр үнэн шүү. 16 настай байхдаа өөрөөсөө 11 насаар ах хүн дурлаад тэр хүнд бүх зүйлээ зориулжалаа. Сургуулийн сурагч асрамжийн газар төссөн надад тэр хүн амьдралд минь гарч ирсэн аавч шиг л санагдаж явжээ. хайрлуулах ямар байдгийг мэддэггүй надад бүхнийг харуулсан. Сургуулиуд харахад минь амттан авчихсан машиндаа хүлээж байна. Асрамжийн газарт ороход минь өрөөний хүнтэйгээ идэрээ гэж надад бас амттан өгнө. Гоё хувцас авч өгөөд л гадуур дагуулж явна. Ингэж бид хоёр үерхэж явсаар 2 жил болоод би асрамжийн газараасаа гарлаа. Тэр үед тэр хүн намайг дагуулan гэртээ ирлээ. Миний төсөөж байснаас ч баян авсан. Тэр тавилга байр идэл хэрэглэл миний өмнө хизээж харж байгаагүй тийм тансаг байв. Мэдээж ээж аав эгч дүүн бүгд намайг хүлээж байсан. Баян айлын ганц хүн нэг жоохон охин аваад очиход тэмч дуртай байгаагүй. За бүр намайг үнчин асрамжинд өссөн гэхэд илт дургүй гэдгээ илэрхийлж хялам хийж эгчин намайг чи чинь тэгээд юучгүй юм биш үү ингэж хэлээд инээжлээ. Үнэхээр муухай санагдаад гараад гүйчихмээр байсан ч тэр үнийг бодоод л би төвчин суусан. Манай хүн өнөөдрөөс гээгээ манад бидэнтэй хамт амьдран шүү аав ээж ингэж хэлгээд тэр айлынхан бүгд дургүй бүр намайг яаж хүүгээсээ салах уу гэж хоорондоо ярилцаж байхыг нь би сонссон. Ингээд л яг л гэрийн үйлчлэг шиг л байдаг миний хар дарсан амьдрал эхэлсэн. Нэг ч удаа хөгийн минь эхнэр гэж харж үзээгүй. Яагаад тэр өдөр намайг гэрээсээ хөөгөөд гаргachаагүй юм бол гэж боддог байсан ч манай хүн л гээгээ гэрт байхгүй бол би гэрээсээ явна гэж айлгасан юм билээ. Гэрийг нь цэвэрлэж эгч ээж хоёрын дотор хувцсыг нь хүртэл би угааж байсан. Эгч нь нөхрөөсөө салчихсан нэг охинтой. Тэр охин ч гэсэн жоохон хүүхэд байж намайг дэрлэгнэ. Надаар бүхнээ хэлгэнэ. Хатам аав гэх хүн маш их хөөхөмсөг, байнга залуу охтуудтай уулзаж очирна. Бүр охиныхоо найзтай явуулдаг байсан. Би тэрийг нь хатам аавын төрсөн өдрөөр мэдсэн юм. Зон зослонгийн газарт найз нөхөд ах トゥ нартайгаа нэжгэрэгчин тэмдэглэсэн. Мэдээж би арын албаны бүхэл сайн муухай бүгдийг нь хийсэн. Нөхөр надад туслах гэж хэлж яасан ч би туслахыг хүсээгүй. Дараа намайг дарамталж хэлэхгүй үгээр хэлж хатам ээж хүртэл намайг зоддог. Бүхэл хүн баярын ширээнд цун идэж ууж наргиж байхад би тэднийг харан цэвэрлэгээ хийж суун. Яг тэр үед цэвэрлэгээ хийж сууж байтал хатам ээж дуудаад машины араас аавд өгөх бэлэг байгаа аваад ир гэсэн юм. Би ч ээжийн машин дээр очихоор зогсоол руу явдал яг ард нь нөгөө охиныхон найзын машин байж таарсан. Тэр дотор хатам аав тэр эмэгтэй хоёрыг үнсэлцээ тэрвэрлэж байхыг нь харсан. Жигшиж дургүй хөөж харах бүрд бөөж зутгаж байсан ч би тэр үйлдэлийг хүмүүст хэлвэл хэн надад итгэв хэлээ дээ. Бүгд л намайг улам үзсэн ядаж улам л дургүй болно. Ингэж тэдний царч шиг ангирсаар 1 жилийг артаа өнгөрөөлөө. Шүн цэвэрлэгээ хийсээр ундах гэсээр 1 цагт унтна. Өглөө гэрийнхэнтэйгээ босоход өглөөний хоол цай бэлдэх гэж 5 цагт босно. Өдөр бүрэл хатам ээж хаширч авирлаж элдвэр харааж цохино. Эгчинч мөн адил бас хүүхдэд дээрлгүүлнэ гээд энэ доромжлыг яаж тавьждаг байсан бэ? Гэвэл тэр хүн өргөлж намайг халамжилж амттан авчирч өгөөд л намайг хайраараа хамгаалж усалж байсан. Түүнийг ажлаасаа ирэхэд бүгд л
хүн шиг хандан надтай. Нөхрийгөө унтуулж хаад л би цэвэрлэгээ хийдэг байсан учраас тэр намайг тэгж амьдуудгийг огт мэддэггүй. Нэг өдөр хатам ээж аав хоёр нөхөртөө их л нугацтай зүйл ярьж байв. Мэдээж тэр яриагаа дуусгаад надад бүхнийг хэлсэн. Тэр зүйл нь нөхрийг гадаад руу явуулах. Манай аав маш том компани захирал. Гадаад руу хүүгээ 1 жил 6 сарын хугацаатай явуулахар болсон гэв. Харин оронд нь түүнийг ирсний дараа бид хоёрыг тосд нь гаргана гэж амласан гэхдээ гонигтай байсан ч 2 жил хүрэхгүй хугацааны дараа бид илүү их жаргалтай амьдарч болно гэж итгэлээр нөхрөө явуулахар болсон. Тэр миний маш буруу сонголт байсан юм билээ. Түүний минь явах өдөр хоног ойрцоор гэтэл би сарын тэмдэг ирэхгүй байгаагаа анзаарч тестээр үзлээ. Хүүхэдтэй болсноо мэдээд нөхөртөө хэлмээр байж түүнийг явах шийдвэрээ болчих юм болов уу гэж бодоод хэлээгүй. Уг нь тэр минь хүүхэдтэй болохыг маш их хүсэж байсан. Үргэлж хүүхэд ярина. Ингээд тэр минь гадагшаа явлаа. Өнөөх зарцын ажил маань бүр 2 дахин нэмэгдэж тэсгийн аргагүй үгээрээ дүүлж хаяа зодуулж дээрлэхүүлж байсан ч удахгүй жаргалтай болох болно гэж тэссээр ирсэн. Өдрөөс өдөрт гэдэс минь томорч байгааг хадмаад мэдэж намайг хүүхдэд төрүүлэх хэрэггүй авахул гэж хэлсэн. Гэвч нэгэн томорчихсан учраас авч болохгүй гэдгийг эмчилсэн. Бүр намайг албаар зол болгох гэж хоолнд минь зол болдог юм хүртэл хийж өгсөн гэдэл бод. Гэвч өөр минь ээж авдаа ирэх гэж тэр их зовлонд тэсэж твцээр ээждээ ирсэн. Шөнө улс минь гарч өөрөө бэлдсэн зүйлээ аваад тэднийхээс чимээгүй гарч алхаж явсаар эмнэлэгт ирсэн. Аль хэдийн 8 хуруу нээлтдэг ч гэсэн 30-аад минут өвдөд төрсөн. Охин минь намайг зовоолгүй энэ хорвоод мэндэлсэн. Төрхийн орон дээрээ шүл уудаг гэдэг гэрээхэндээ шүл захаарай гэж асарж хэлэхэд би шүл хийж ирэх хүн байхгүй гэж хэлсэн. Харин тэр ихч намайг ойлгож хаанаас ч юм шүл бариад ирсэн. Миний охин шүл уучих. Шүл уухгүй бол би энд тэнгэрэхгүй шүү гэж хэлсэн. Тэр шүл авсгүй ч үнэхээр хамттай санагдаж билээ. Маргааш өглөө нь хадмууд ирээгүй л байсан. Угаасаа би хэлээгүй болохоор тэд нар яаж мэдэж ирэх вүлээ. Охин бид хоёр хоёул сайн байсан учраас 2 хоноод эмнэлгээс гарахаар боллоо. Аргагүй ирэхэд хадам аав руугаа эмнэлгээс залгууллаа. Ирж авсан. Нэг их сүр бадруулж баярлаж өрөөгүйч ямар тааж ирж авсан. Охиныг минь харахчгүй машинаасаа гарч ирсэнгүй. Төрөд 2 хон хонсон би гэрт ирэхэд хадам ээж өрөөнөөс өөж гарч ирээгүй. Хадам аав үг дуугүй өрөөрөөгөө орчихсон. Харин эгч нь гарч ирээд хоолж өгөөгүй ундаа ягалж өгчгөөд. За одоо манайх чамайг байлгаж чадахгүй. Чи яв. Эхний удаа гэр орон хоолны мөнгийг чамд хангалттай өгнө. Энэ ингээд доктортой мөнгө өгсөн. Үгүй, би нөхрөө хүлээн. Тэр минь удахгүй ирнэ. Ирэхгүй, ирэхээс өнгөрсөн. Нөхөр чинь уржиг дээр өнгөрчихсөн. Ээж аав яагаад ийм дуу муутай байгааг мэдэж байна уу? Энэ бүхэн чамаас болж байгаа юм. Чи л манад ирээгүй бол дүү минь амьд байх байсан. Ингэж над руу орилон хувцсыг минь шидлээд одоо манахаас яв, нүднээс минь дад ор, битгий дахиж нүдэнд минь харагдаарай гэж хөөхөд нь би уйлахаас өөр юу ч хийж чадалгүй хувцас аван тэднийхээс гарлаа. Эгч нь араас гарч ирэн хүүхдийн үлгэнд нөгөө мөнгөө хийгээд сайн яваарай гэж хэлчихэд хаалгаа тасгаан гэртээ орж илээ. Амьдралын минь хамгийн гол утга учир амьдрах этгэл минь байсан тэр минь энэ хорвоод байхгүй болсныг мэдээд маш их байсан, шаналсан, ганцаардсан. Хаач уу, яах уу, хүүхдээ яах уу, яаж амьдрах уу ингэсэн асуултал надад үлдсэн. Хувцас болон хүүхдээ төврөн суухдаа энэ айлд дахин хизээж ирж болохгүй юм байна. Нүгэл нүдэрээ гарна да гэж хэлээд зоригтойгоор алхан явсан юм. Үнэхээр тэр өгсөн мөнгнөөс нь хэрэглэмээргүй байсан ч яах аргагүй учраас хэрэглэж эхэлсэн. Бид хоёрыг шинэ амьдрал эхлүүлэхэд хангалттай их мөнгө байсан.
Хүүхдээ худалдчихсан юм шиг л санаад мөнгийг нь буцаагаад шидчихмээр байсан ч чадаагүй. Охиныхон төлөө хийж үзээгүй ажил гэж надад байгаагүй. Ямааны арьсны үйлдвэрт ажиллаж, алт ухаар заамарт хүртэл очиж нөхрөө хорж алт ухсан. Самарт явж гэрийн үйлчлэгч, асаргч, жижигүрд цэвэрлэгч, айл төвдөрт орсон хүмүүсийг харж бас шээсийг нь цэвэрлэж хүртэл явсан. Ингэж хичээнгүй амьдрахад хоногийн 24 цаг үнэхээр багтдаг юм байлээ. Зөвхөн охиныхон төлөө л гэж өдий хүртэл хичээнгүйлэн амьдарч эхэлсэн. Урагшаа бараанд явж бараагаа алдаж нөгөө баруун хөлний бахаал баажиг гэдэг шиг зөвлөд хүртэл тохиолдож байлаа. Тэглээгээд би амьдралд бууж өгөөгүй. Одоо бол 2 өрөө байртай, өөрийн гэсэн унаатай. Охин минь хувийн сургуульд сурч байна. Дараа жил төгснө. Харин кино шиг тохиолдсон явдал нь юу гэж би яг жилийн өмнө нөхөртөөгөө таарадсан. Өнөөх үхчихсэн гэд байсан хүн миний нүдний өмнө үрдчихсэн эхнэр хүүхдтэйгээ хоолнд ороод явж байсан. Үнэхээр инээдтэй. Би шуудхан түүнийг зорж очиж уулзсан. Намайг хараад өнөөх маань ч бас ухаан алдах шахсан. Тэгэхээр яасан байх нь? Хадмууд маань намайг тэр хүнд үхчихсэн гэд хэлчихсэн байгаа юм. Харин надад болохоор түүнийг минь үхчихсэн гэж хэлсэн болж таарсан. 2 хүүтэй болсон. Намайг санаж маш их шанаж явсаар 7 жилийн өмнө л хүнтэй суусан гэх. Бидээ тийм их хайртай байсан хүмүүсийг ингэж салгаж 2 талд үлийг нь үдсэн хүмүүс одоо хүртэл жаргаад л явж байна. Одоо бүр том албан тушаалд очижчихсан. Зурагтаар том юм яриад л амьдралын сургамж айлдаад. Үлийн үргэж яг хаана байна? Кино шиг амьдрал байгаа биз? Гэхдээ тэр хүнд ямар ч буруу байхгүй шүү дээ. Би түүнд охинтой болсон шүү гэж хэлж чадаагүй. Сайхнаас охиныгоо аавтай нь уулзалмаар санагдаад гэхдээ хар багаас нас барчихсан гэж хэлж байсан аавыг нь амьд бүр өөр хүүхдийн аав болчихсон байна гэж хэлвэл яах бол гэж санаа зовоод хэлж чадаагүй. Бас түүнд охинтой гэдгийг нь хэлчих юм бол нөгөө дахин харахыг хүсээгүй хүмүүстэйгээ таалагдж байгаа юм шиг. Охинороо тийм муухай хүмүүсийг өө эмээ ихчээ гэж дуудуулахыг хүсэхгүй байх юм. Ингээд тэр чигт нь нуул яах бол та бүхэн минь сэтгэлээ хаваалцаарай.